Малгай энийг би Америкээс авч ирсэн. Adidas-аас. За үнэ $50 л байсан баг. Шил болохоор Монголын нэг онлайн дэлгүүрээс авсан. 100 муу гаруй талсан. Энэ болохоор нэг юм LBB гэдэг юу брендийн дэлгүүрээс авсан, бас Америкээс авсан. Энэ чинь юу лээ? $70 болон. Тэгээд дотроо ийм энэ зөв флис юм зам цаа. Энэ болохоор $30-аар бас Америкээс авсан. Тэгээд өмд болохоор Mountain Hard зүгээр equipment-ийн зүгээр нэг юм зүйл ингийн тэ хар өмд байгаа. Энэ болохоор хідээр авлаа. Нэг 100 төгсөм хаа сайн санах байна. Тэгвэл за энэ болохоор төрий болохоор юу за зэний ч удаа хідээр авлаа. 20-30 мөч байлаа нэг тийм хөлсөн. Тэр ингийн л юм хар төрий. За гутал болохоор зүгээр бас алхалтын юм ярьсан гутлаа. Би нэг нилээн дээр үе тавьж исэн юм одоо хүртэл одоо за хідээр авчихсан юм болоо. Санахгүй наа. Тий, аюу дээр үе тавьсан. За цүнх болохоор зүгээр энгийн алхалтын зүгээр л юм. Ингээд юм. За энийг болохоор цүнхээ би чинь бас нэг 100 гарантаа л авчихсан, саяхан авчихсан, Монголоос авчихсан. Зүүн дотор ер нь хаалнууд удаа. Тэгэхдээ яг энэ ийм сав байгаа. Ийм халуун сав 2 янзын. Тэгээд ийшээгээ заримдаа хаал ондоо хийчдэг. Энэ болохоор ерөөдөө шингэн төрлийн юм. Энэ Hydro Flask гэдэг ийм брэнд. Энэ дээр энэ үнэн бэ? Энийг чинь би бас Америкээс $35, $33. Энэ болохоор $30 шин тиймэрхүү. За энэ болохоор тайг 30,000. Тэгээд энэ суулт аюу хэрэгтэй нөгөө явж явахта тий 5,000. За тэгээд ийм салхинаас хамгаалах бандаа энэ төр гэдэг тий нэг 10,000 авлаа. Тэгээд бус нь хаал өндөө дотор нь тий энэ дотор юмыг яаж мэдхүүгээд энэ хадаас явж байгаа. 15,000. Энэ бийл байгаа нэр. Энэ биелийн маань бас зүгээр ингийн жижиг юу нэмгэн төрлийн бийл байгаа. Одоо хавар намар хүмүүс их зориултаа. Энд чинь бас нэг 12 илүү. Тэмдгэл байна да. Тэгээд